21 настай Люси Блэкман гэх онгоцны үйлчлэгч англи бүсгүй өөрийн дотны найз Луизагаас Японы Токио хотод мөнгө олохоос гадна харь орны соёлтой танилцж өрөө төлөх амархан хэрнээ хөгжилтэй арга байгаа талаар сонссон байна. Ингээд 2000 оны 5 дугаар сард дорн дахны соёлыг сонирхон 6000 фунтын өрөө барагдуулах хүсэлтэд хөтлөгдөж Люси Арлын Япон улсад хөл тавьжээ. Тэрээр шөнийн амьдралаараа алдартай олон тооны гадаадын иргэд цуглардаг Токиогийн Роппонго дахь Касабланка хэмээх шөнийн клубт ажиллахаар болжээ. Энэхүү зугаа цэнгэлийн газар нь тодор анивчих нён гэрлүүд, чанга хөгжим, архит арс согтуу өнөр дүүрэн шөнийн цэнгэний газар юм. Люси цэнхэр нүдтэй, шаргал үстэй, өндөр нуруутай бөгөөд Токиогийн гудамжаар алхах бүртээ олонний анхаарлыг ихэд татдаг. Их Британд байхдаа Люси жирэлэг онгоцны үйлчлэгч байсан. Дундаж амьдралаар амьдран авсан цалин нь түүнд хүрэлцэхгүйгээс өрөөж төлж чаддаггүй байж. Харин Японд ирээд нэг шөнийн дотор Их Британд байснаасаа хэд дахин илүү орлого олох боломжтой болсон байна. Люси ажимдаа асар их уруу таталтанд автаж хар тамхи хэрэглэн маань сурж амар хэлбэр аргаар хурдан хугацаанд мөнгө олох хүсэлтэд хөтлөгдөн аюултай нөхцөлд өөрийгөө оруулж байгаа гэдгээ мэдсэнгүй. Түүний ажилдаг энэ салбар гаднаас нь харахад үйлчлүүлэгчтэй ярилцах, уух юм өгөх, тэдэнд илдэг найрсаг хандах төдий боловч үнэн хэрэгтээ үний цаана илүү гүн гүнзгий харилцаанд ордог. Тэд доохаан нэртэй болцоогоор дамжуулан үйлчлүүлэгчдийг мөнгө өргөхт нь өдөө хүүрэхтэй. Уулзалтын үеэр тэд үйлчлүүлэгчтэй баярлуулахын тулд чадах бүхнээ хийж, ресторанд хамт хоол идэх, цагийг хөвгөлтэй өнгөрөөх, кинонд явах гээд тэдний хүссэн бүхнийг хийгч, эцсийн зорилго нь үйлчлүүлэгчтэй шөнийн гүлүүд авчирч, тэнд илүү их мөнгө зарлагдуулах явдал. Энэ салбарт хууль бус гүйлгээ асар ихээр явагдана. Хуулиар хоригдсон ч ашиг сонирхолтой хөтлөгдөн эдгээр хар бараан үйлдэлүүд өнөө хүртэл нууцаар явагдсаар. Люси хэдийгээр энэ ажил нь энгийн зүйл биш гэдгийг мэдэрч байсан ч бүх зүйлийг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Тэрээр өөрийгөө ухаантай бөгөөд энэ орчинд хангалттай мөнгө олж энэ замаас аюулгүй гарч чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байв. Тэрээр өдөр бүр сайхан хувцлаж шөнийн клубт олонний дунд харцуулан ээлдэг инэмсэглэн үйлчлэгээрээ олон хүмүүсийн хайрыг татсан билээ. 2 сарын дараа түүний амьдралд нэгэн нууцлаг баян бизнесмен гарч ирэв. Тэр маш сайн чанарын костюм өмссөн, түүний хөдөлгөөн бүрээс юр бусын зан чанартай, эд баялагтай нэгэн гэдэг нь харагдаж байлаа. Тэр эрхэм Люсид онцгой анхаарал хандуулдаг байв. Ирэх болгондоо хамтдаа суугаад үнэтэй уух зүйлд мөнгө өрж, Люсид ирэх бүртээ бяцхан бэлэг өгдөг байж. Люси ч түүний дур булаан байдал эд баялагтан татагдж, хувь заяаг нь өөрчилж чадах язгууртантай учирсан мэт санагдсан. Гэсэн ч энэ хүн түүний амьдралыг үгүй хийх нэгэн гэдгийг тэр мэдсэнгүй. Залуу бүсгүй хар дарсан зүйдтэйг учирсан гэдгээ ойлгоогүй билээ. 2000 оны 7 дугаар сарын 1 бол энгийн нэгэн өдөр байлаа. Тэр шөнө Люси эрдэнэхөрөө Касабланка шөнийн клубтээ ажиллаж байв. Тэрээр найз Луизада далайн ирэг дээр сэтгэл татам нэгэнтэй уулзах болсон талаараа хэлв. Мөн ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа тухайга ярьсан байна. Луиза бол Люсигийн хамгийн сайн найз өгөөд тэд хамтран амьдардаг, мөн шөнийн клубт хамтдаа ажилладаг. Ямар ч тохиолдолд бие биентэйгээ холбоотой байж болцож буй үйлчлүүлэгчдийн талаар хоорондоо нуулгүй ярилцдаг сайн найзууд. Энэ өдөр Люси найзтай хандан үйлчлүүлэгчтэй хамт үдэшлэгт явах тул удаж магадгүй гэдгээ хэлсэн байна. Найз Луизанч Люсигийн баяр баясгалантай царайг хараад баг зэрэг тавгүй мэдрэмж төрөхөд Люсиг болгоомжтой байхыг сануулсан байна. Ингээд Люсигийн үйлчлүүлэгч шөнийн клубын гадаа ирэхэд тэрээр баяртайгаар машинд нь сум хөдөлсөн байна. Оройн 17 цаг 30 минутанд Люси догдсон хоолоогоор Луизал уулзтаж бид далайн ирэг рүү явлаа. Тэр үнэхээр баян, надад шинэ утас бэлгэлсэн хэмээн баяртайгаар хэлэхэд Луиза утасны цанаас нэг л таагүй мэдрэмжтэй хэвээр байсан ч хүчээр инэмсэглэн Люсиг цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлээд тасалсан байна. 18 цаг 45 минутанд Люси дахин залгаж удахгүй гэртээ харьлаа, тэгээд хамтдаа үдэшлэгт явна гэж хэлээд тасалсан байна. Ингээд тэр дахиж Луизатай холбогдоогүй бөгөөд гэртээ ч ирээгүй, маргаашин шөнийн клубын ажилдаач ирээгүй. Үүндэн санаа зовсон найз Луизан гинэт 50 бус болж айдас төгшүүрт автав. Тэр шөнийн цэнгэний газрын хаалгыг ширтсээр түүнийг хүрээд ирнэ гэж итгэсээр байлаа. Гэтэл аль хэдийн 2 өдөр өнгөрч Люси ирсэнгүй. Түүнийг ор сурггүй алга болсноос хойш 3 хоногийн дараа Луизад нэгэн дуудлага ирэв. Тэрхүү дуудлагыг авахд сайн уу Луиза мөн үгэх Япон аялахтай эрэгтэй хүний хоолой сонсогдов. Тийм ээ би вэн чи хэмбэ Люси хаан байна гэхэд Люси зүгээр санаа зовлтгүй. Тэр одоо дахин шөнийн цэнгэний газар ажиллахгүй. Люси шашны бүлэгт элсэн тул тэр дахин эргэж ирэхгүй гэж.
Тэр хүний ярьж буй өнгөйс нь энгийн зүйл ярьж байгаа мэт маш тайван байв. Найз нь энэ талаар сонсоод маш их цочирдсан тул Люси гинэд шашны бүлэгт орно гэж байхгүй. Би итгэхгүй байгаа тул түүнтэй bijлэн ярилцмаар байна гэж хэлжээ. Харин Япон нэр хариуд нь тэр хинтэж уулзахыг хүсэхгүй байна гэж хэлээд утсаа тасалжээ. Энэ үед Луизагийн гарч ижирч бүх зүйл хэвийн биш гэдгийг ойлгов. Люси түүнтэй ойр дотн харилцаатай байсан түүнд бүх зүйлээ урьдчилж хэлдэг. Гинэд шашин шүтлэх дэсэх нь түүний зан чанар тохирохгүй гэдгийг Луиза мэдж байсан. Ингээд тэр даруй Люсагийн ээж рүү залган болсон явдлын талаар хэлэхэд түүний ээж их нь холоо зангирч төгшүүрт автжээ. Люси хизээч ийм сонголт хийхгүй тэр баг байхасаа л өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Хизээч шашин шүтлэгт амархан эсэх хүүхэд биш ямар нэгэн зүйл болсон байх гэж хэлээд Люсигийн ээж уйлв. Тухайн үед бүсгүй гэр бүл найз нөхд нь Люсид ямар нэгэн муу зүйл тохиолдсон түүнийг хулгайсан байх гэж итгэж байв. Найз нь бол Луиза энэ хэргийн талаар Японы цагдаад мэдгдсэн ч тэд насанд хүрсэн хүн өөрөө сонголт хийх хэрэгтэй. Тэр сайн дураараа шашны бүлэгт илсэн байж магадгүй болохоор бид ийм зүйлд хяналт тавьж чадахгүй гэсэн хариу өгсөн байна. Луизач цагдаа нарт хандан тэр хизээж шашин шүтлэгийн зүйлтэй ороод цолдох хүн биш. Тэглээ гэхэд гэр бүлийнхэн болоод надад хэлэхгүйгээр ийм сонголт хийнэ гэдэгт би итгэхгүй байна. Ямар нэгэн зүйл буруугаар иргсэн байх түүнд аюул учирсан гэж тайлбарлажээ. Харин цагдаа нар бид өдөр бүр маш олон хэрэгүүдтэй тулгардаг. Насанд хүрэгчдийн өөрийнх нь сонголт байдаг ийм зүйлд түүнийг албадсан гэх баттай нотлох баримт байхгүй бол бид наривчилсан мөрдөн байсад явуулж чадахгүй гэд тоосонгүй. Луиза болон Люсигийн гэр бүлийнхэн цөхрөнгөө барсан тул Британий хэвлэл мэдээллийнхэнтэй холбоо барьж хэвлэлийн баг хурал хийх шаардлагатай болжээ. Люси алга болсон гэх мэдээ олон улсад гарч ирлээ. Ингээд олон газрын шахалтаар Японы цагдаа нар Люсиг хайж эхэлсэн ч хэрэг маш удаан явагдсан байна. Бүсгүйн гэр бүлийнхэн Их Британий ерөнхий сайд болон холбогдох байгууллагын хүмүүстэй холбоо тогтоосон боловч Японы цагдаа нар хэрэг төдийлөн анхаарал тавихгүй байсаар хэрэг дахиж гарсангүй. Харин 2 сарын дараа Японы цагдаа нарт гараар бичсэн хачирхалтай захидал иржээ. Захидал нь англи хэл дээр бичигдсэн, дээр нь Люсигийн гарын үсэг байсан ч Луиза болон түүний гэр бүлийнхэн шууд л гарын үсэг хурамч гэдгийг баталсан байна. Гэвч энэ захидал гарч ирсэн нь Люсигийн гэр бүл болон найз нөхдөд түүнийг амьд байж магадгүй гэсэн итгэл найдвар төрүүлжээ. Касабланка шөнийн цэнгэний газарт ажилладаг нэгэн эзэгтэй Люси алга болохоос хэд хоногийн өмнө нэгэн эрэгтэй хүнтэй харагдсан гэж мэдэгдэжээ. Тэрхүү хамт байсан хүнийх нь гадаа төрхийг дүрсэлсэн бөгөөд цагдаа нар тэрхүү мэдүүлэг дээр үндэслэн аман зургийг гаргасан байна. Уг аман зургийг хэвлүүлсний дараа клубын зөөгч нар энэ хүнийг олон удаа цэнгэний газар харсан гэж хэлв. Зарим нэгэн эмэгтэй ажилчид түүнтэй уулзаж байсан ч бүгд л энэ хүн с ิจ гтэй хүн. Түүнтэй хамт хоноход өглөө нь хар тамхи татсан мэд эвгүй сэрдэг гэжээ. Хэдийгээр тэд үнийг баталж чадахгүй ч ямар нэгэн зүйл болсон аюултай хүн гэж мэдцгээсэн байна. Мөн тэр хүн гаднаасаа нэлээд дэгжин баян чинэлэг харагддаг Япон эрэгтэй чиглээ англиар чөлөөтэй ярьдаг тус шөнийн цэнгэний газар байнга үйлчлүүлдэг байсан гэж. Цагдаа нар эцэст нь түүнийг 48 настай Жожи Охара болохыг тогтоож чадв. Түүний жинхэнэ нэр нь Ким Сон Жон бол Япон нэр нь Жожи Охара юм. Тэр Солонгос эцэгтэй Япон ээжтэй бөгөөд Осака хотын ядуу гэр бүлд төрж өссөн нэг. Хожим нь түүний гэр бүл пачинко машин дээр мөрөөдөө тоглон гинэд баяжиж баячуудын тойрогт илсэн байна. Гэр бүл нь баяжсны дараа түүнийг Токиогийн нэр хүндтэй их сургуульд явуулж дээд давхаргын хүмүүстэй холбоотой хамааралтай болжээ. Тэр ирээдүйд гэр бүлийн бизнесээ өвлөн авах өв залгамжлагч юм. Жожи Охарагийн амьдрал үнэхээр тансаг дээд зэн байных. Ухаалаг хөрөнгө оруулалт хийснээр түүний хөрөнгө огцон өсөж байв. Тэрээр Япон даяар тансаг хаус эзэмшиж, олон тооны тансаг машин цуглуулж, бусдын атархлыг төрүүлсэн амьдралаар амьдарч байж. Гэвч түүний энэ хэд баялаг байр суурь нь түүний зүрх сэтгэлд ногдож буй харанхуйг дарж чадаагүй. Охара гадаад хүүхнүүдэд тэр дундаа зөөгч нарт их дуртай байв. Тэрээр шөнийн цэнгэний газруудад байнга зочилж зөөгч нартай зугаацдаг байсан. Тэр эмэгтэйчүүдийг мансууруулж ухаангүй болгосон бол дур зоргоороо хүчрхийлж чадна гэдэгт итгэдэг байв. Хамгийн аимшигтай нь хохирогч эмэгтэйчүүд цагдаад мэдүүлэг өгөх нь бараг боломжгүй гэдгийг маш сайн мэдж байсан. Тэдний зарим нь тус улсад хууль бусаар оршин сууж, визгүй байсан тул албадан гаргахаас эмээж байсан бол зарим эмэгтэйчүүд хэргийн талаар мэдээлэх гэсэн ч нотлох баримт гаргаж чадахгүй байж. Харин энэ хэрэг явдлаас хойш түүний янз бүрийн шөнийн цэнгэний газруудад үйлчлүүлдэг байсныг нотлох гэсэн эмэгтэйчүүд олноор гарч иржээ. Хамгийн гол нь Люси алга болохоос өмнө хамгийн сүүлд түүнтэй хамт харагдсан тул цагдаа нар түүнийг номер 1 сэжигтэн гэж үзсэн байна.
Ингээд Охарагийн хувийн орон сууцнд нэгжлэг хийхэд Люси байсангүй. Харин цагдаа нар илүү аимшигтай зүйлийг олж мэдсэн нь видео бичлэгүүд байлаа. Бичлэгүүд дээр гадаад эмэгтэйчүүд байсан ба тэднийг орон дээр ухаангүй байдалтай хэвдэж байхад нь Охара тэднийг хүчирхэлж байгаа нийт 400 гаруй видео бичлэгийг цагдаа нар олсон байна. Мөрдөн шалгах явцад хохирогчдын тоо 150-аас 400 хүрч магадгүй гэсэн тооцоо гарчээ. Цагдаа нар бүх бичлэгийг хянаж үзсэн боловч Люси Блэкмэний уулмөр олдсонгүй. Охара түүнийг хизэж харж байгаагүй гэж мэдүүлэн хийсэн хэрэгээ эрс үгүйсгэв. Хэдийгээр клубын ажилчин болон эзэн эмэгтэй тэднийг хамт байхыг харсан гэж мэдүүлсэн ч үүнийг нотлох баримт байгаагүй. Люсигийн аав энэ хэрэг санаан зовж охиныг нь хохироосон этгээд ичлэгдэхгүй байх вэ гэхээс айж хэвлэл мэдээллийнхэн тандан Охарагийн талаар мэддэг хүн бүрийг энэ хэрэгт хамтран ажиллахыг хүсжээ. Ингээд түүний хүчин чармаалт ч удалгүй үр дүнгээ өгсөн. Канадын иргэн Роберт Финниген Люси алгуулсан тухай мэдээг хараад 1992 онд сүйд бүсгүй Каритатан тохиолдсон явдлыг нь сануулжээ. Тухайн үед Карита 21 настай байсан ба тэр мөрөөдөл амбицаар дүүрэн байж жүжигчин болох хүсэлтэй Карита Токиод ирж амьдралаа залгуулахын тулд нэгэн шөнийн клубт ажилладаг байж. Нэгэн шөнө Карита үйлчлүүлэгчтэйгээ болсны дараа байрандаа буцаж ирээд гинэт биеийн тав хүрэх. Өвдөлтөнд төвчхийн аргагүй байсан тул түүнийг яралт эмнэлэгт хүргэсэн. Гэвч хэдхэн хоногийн дараа эрүүл чирэг байсан охин хорвоог орхижээ. Түүний үхлийн шалтгаан тухайн үед олдоогүй бөгөөд эцэст нь түүнийг илгэний вирусээс болж насварсан хэмээн Японы эмчнэр дүгнэсэн. 21 настай эрүүл сарвал охин илгэний вирусээр гинэт насварсан гэдэгт хинч итгэхгүй байсан. Японы эрх баригчид арга ирийнхнийх нь хүсэлтийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулалгүй эцэст нь хэргийг хаасан. Цагдаагийнхан тус хэргийг дахин шалгаж Охарагийн гэрээс олдсон видео бичлэг дундаас Каритагийн дүрс бичлэгийг олжээ. Карита ухаангүй мансуурсан байдалтай байхад нь Охара түнлүү дайрж байсан бичлэгээс харахад тэд хамтдаа архиуж байгаад улмаар талигаа чиг мансууруулсан гэд бүх үйл явцыг хайсан болжээ. Уг процессын явцад Каритагийн биеийн баг зэрэг хөдөлж байсан тул Охара түүнийг сэрхэвэй гэж айж ухаангүй болгохын тулд түүнд хар тамхи тарьжээ. Түүний тарьсан хар тамхины тун хид их байсан тул Карита гэртээ ирээд хэд хоногийн дараа илгэний цочмог дутагдалд орж улмаар сэрээгүй. Энэхүү нотлох баримт нь эцэст нь Охара гэмт хэрэгтэн гэдгийг баталсан. Тэр гадаад охидтой зугаацаа зогсохгүй хүний амнасыг хохироосон гэдгийг цагдаа нар батлав. Гисэн хэдий ч тэд Люсигийн хаан байгааг олж чадахгүй хэвээр байсан. Люсигийн гэр бүлж бууж өгсөнгүй. Тэд охиноо амьд байж магадгүй гэж итгэсээр байв. Цагдаа нарын анхаарал ажмаар өөр хэрэглүү шилжсэн ч хин нэгэн шин сэжвэр олно гэж найдан хэвлэл мэдээллийн хэрэгслэр хэргийн талаар ярьсаар байв. 2001 оны 2 дугаар сард Охарагийн хувийн эзэмшлийн далайн ирэг дээрх виллагийн ойролцоогоос агуй дотроос идэрсэн ван олджээ. Хажуугаар нь зугаалж явсан хүмүүс сониуч зандаа хөдлөгдөн ваныг хөдлөхөд аимшигтай дүр зураг харагдав. Тэрхүү ван дотор мөчөлсөн согцос байлаа. Мэдээллийг хүлээн авсны дараа цагдаа нар хэргийн газар руу шуурх очсон байна. Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад цогцыг цахилгаан хөрөөгөөр 8 хэсэг болгон хувааж хэсэг бүрийг нь бетоноор боосон байж. ДНХ-г нь тогтоосны дараа цагдаа нар эцэст нь аимшиг цогцос бол алуугасан Люси Блэкмэн болохыг баталсан. Ээж нь охиноо олж тэрж авахыг тэсэн ядан хүлээж байсан ч эцэст нь цогцыг нь Их Британд хүлээж сув. Мөрдөн шалгалтын явцад цахилгаан хөрөөг цагдаа нар олоогүй ч Охара цахилгаан хөрөө хөдөлж авсан гэх баримтыг олсон байна. Задлан шинжилгээ хийх явцад цагдаа нар Люсигийн биеэс тайвшруулах юм, комд оруулах хүчтэй эмийн үлдэгдэл илрүүлсэн нь Охарагийн өмнөх гэмт хэргийн аргуутай яг адилхан байж. Бүсгүйн аманд байсан үл мэдэгдэх хар бодис бас л хэргийн чухал сэжвэр болсон. Эдгээр нотлох баримтууд нь Люсигийн амьдралын сүүлийн мөчүүдийн аимшиг төр зургийг ажмаар нэгтгэж байсан. Люси алга болдог өдрөө Охарагийн машин цун хамтдаа явсан. Бүсгүй Охарагийн талаар тэмчих мэдэхгүй ч түүнд итгэн маш их мөнгөнд татагдж сайхан дарс хоол хүнс үнэтэй бэлэг тансаг машин унах хүсэлтэд автагдсан байсан. Энэ өдөр түүний амьдралын төгсгөл болно гэдгээ тэр хэрхэн мэдвүлээ. 2001 оны 7 дугаар сард Охараг Люсигийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгав. Гэвч Охара гин бурууга хүлээхээс татгалцсан. Тэрээр хитрхи удаан хугацаанд эрх чөлөөтэй байсан бөгөөд өөртөө маш их итгэлтэй байв. Охара гин буруугүй гэдгээ батлахаар оролдож байсан нь хэргийг хойшлуулж байсан юм. 2003 онд энэ хэрэг олонний анхаарлыг татсан бөгөөд хэрэг эцэстээ шүүхэд шилжсэн. Охара шүүхтэр ямар ч сандрал айдасгүй харин ч бардам зам гарган үл тоомсорлож шүүгч тангарахтны бүрэлдэхүүн лөө тайвнаар хараад гин буруугүй гэж мэдгдсэн байна.
Тэрээр эдгээр эмэгтэйчүүдтэй хийсэн бэлгийн харилцааны бүх үйлдэлүүд нь биеэ үнэлэлт байсан. Энэ нь харилцан тохиролцсон ямар нэгэн албадлаггүй гэж мэдэгдэжээ. Тэр ч байтугай эдгээр эмэгтэйчүүд мөнгөний төлөө өөртөө хамт байсан. Тэд юу хийж байгаагаа мэдэж байсан гэж ичгүүргүйгээр хэлсэн байна. Люсигийн өхлийн тухайд Охара үнийг үгүйсгэсээр байв. Охара хэлэхдээ Люси өөрийнх нь байранд хар тамхи татаж арх их хэмжээгээр ууж хэвийн бус авир гаргасан тул түүнийг гэрт нь явуулсан гэж хэлсэн. Тэр мөн өөрийгөө шашны урсгалд элсэн гэж ярьж байсан хэмээсэн байна. Цагдаа нар Люсигийн шаргал ус хурууны хээг Охарагийн байрнаас олсон нь Люси түүнтэй хамт байсан гэдгийг батлахад хангалттай. Цагдаа нар мөн цахилгаан хөрөө худалдаж авсан баримтыг олсон нь Люсигийн цогцыг хуваахад ашигласан зэвсэг гэж үзсэн. Гэвч эдгээр нотлох баримтууд Охараг Люсигийн үхэлтэй шууд холбож чадахгүй байлаа. Хид хідэн эмэгтэй гэрчүүд гарч ирэн түүнийг хар тамхи хэрэглэж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн баталсан ч Охара огтхонч бууж өгсөнгүй. Шүүхийг бодлоонтуулж хуулийн хариуцлагаас мултрахын тулд уран цэцэн арга хэрэглэж байв. Хамгийн жигшмээр зүйл бол шүүх хурлын үеэр Охара Люсигийн гэр бүлд тайтгарлын мөнгө гэж 450 мянган фунт стерлинг төлөхөд бэлэн байна гэж. Японы шүүхийн системд энэ төрлийн тайтгарлын мөнгийг гэмт хэрэгтнүүд гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрч хохирогчийн арга ирхнээс уучлах арга болон хэрэгээ хүлээсний нөхөн төлбөр гэж үздэг. Гэвч Охара гин бурууга үгүйсгэхийн зэрэгцээ ийм санал гаргасан нь хууль шударга ёсыг уландаа гიშгэж байгаа явдал болсон билээ. Харин Люсиг яв тийм эцэст нь тайтгарлын мөнгийг хүлээн авсан нь Люсигийн гэр бүлд маргаан үсгэв. Люсигийн ээж болон бусад гэр бүлийн гишүүд тимийн зан авирыг ойлгосон. Мөнгийг хүлээн авсан нь алуурчин гүйчилж Люсигээс урсантай адил зүйл гэж тэд үзэж байв. Тэд Люсиг олж шударга ёсыг тогтоохын тулд маш их мөнгө хүч зарцуулж бараг дампуурлын ирмэг тулсан гэж тийм үзэж байлаа. Энэхүү тайтгарлын мөнгө нь тэдний санхүүгийн дарамтыг хөнгөвчлөхөөс гадна Люситэй ижил төстэй нөхцөлд байгаа бусад эмэгтэйчүүдэд туслах итгэлцлийн сан байгуулахад зарцуулах болно гэж байна. Энэ шийдвэрт нь олон хүн дургуутсаж түүний үйлдэлийг буруушааж алуурчнаас мөнгө авах ёсгүй гэж үзсэн. Гэхдээ тийм ч гэсэн өөрийн гэсэн бэрхшээлтэй тулгарсан. Тэр жирэл нэгэн ав байсан бөгөөд охиныхоо төлөө жаахан ч гэсэн юм хийхийг хүсжээ. Ингээд удаан үргэлжилсэн шүүх хурал 2007 онд нэг юм шийдвэрээ гаргасан байна. Жожи Охараг Люсиг хулгайлсан хар тамхи хэрэглэсэн цогцыг салгасан хэрэгээр бүх насаар нь хорихол оноож. Гисэн эдэж тэр хүү амны хэрэгээр ял сонсоогүй. Энэ шийдвэр Люсигийн гэр бүл болон хэргийг дагаж байсан бүх хүмүүсийг цочирдуулж уурлуулсан. Маш их нотлох баримтаас гадна түүний гэмт хэрэгүүд нь маш харгас сэрцгий жигшүүртэй байхад тэр ягаад Люсигийн үхлийн хариуцлагыг бүрэн хүлээхгүй байгаа юм бэ гэх маргаан үссэн. Гэсэн хэдий ч Охара эхнээсээ эцэг хүртэл өөрийгөө гин буруугүй гэж зүтгэсээр байв. Цагдаагийн талаас шууд нотлох баримтгүйгээр түүнийг буруутгахад хүндрэл учруулж байсан юм. Үүнээс 8 жилийн дараа прокурор дахин давж заалсан бөгөөд маш их хүчин чармаалт гаргасны эцэст хүчинтгэхийг завдсан гэх хэргийг нэмжээ. Гисэн хэдий ч Охарагийн бүх насаар хоригдох ял хэвээрүүлсэн. Хэдийгээр энэ хэрэг эцэстэн шийдэгдсэн ч хүмүүсийн сэтгэл ханахгүй байв. Люсигийн амьдралынхаа хамгийн сайхан үедээ дууссан. Охараг хуулийн дагуу шийдэгсэн ч аллах хийсэн гих зүйл ангийг түн тулгаж чадаагүй. Нөгөө талаас амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн хүсэл онгоцны үйлчлэгч бүсгүйг үхэл рүү хөтөлжээ.